мэндийг хүргэе. 10 ихэр чөлөө цогт телевиз A-News мэдээлэл хөтөлбөрийн мягмар гарагийн дугаар эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Өчигдөр аймгийн иргэдийн төлөөлөгчид хуралдлаа. Хуралдаанаар 3 асуудлыг хилцэн баталсан бөгөөд үүнээс хамгийн их анхаарал татсан асуудал нь төсвийн тодтгол байлаа. Энэ он дарга нарын тасаг хэрэглээнд 54 сая төгрөг төсөвсөн байсныг Ардчилсан намын бүлгийн дарга мөнх жаргал эсэргүүцэж, эцэст нь энэ мөнгийг төгрөг сумын сургуулийн ихц сур зарцуулахаар боллоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжид 10 дугаар хуралдаанаар 2015 оны төсвийн тодтголыг хэлэлцэн баталлаа. Өнгөрөх оны төгсгөлд аймгийн төсвийг мөн иргэдийн хурлын том хуралдаанаар хэлэлцэн баталж байсан бол төдийл удалгүй тодтголоо батллаа. Хурлын ихэнх төрийн жигнэ албанд ажиллаж байгаа төлөөлөгчдийн асуудлыг Ардчилсан намын бүлгийн дарга мөнх жаргал тавилаа. Хуулиндаа төрийн албаагч иргэдийн хурал зуух ёсгүй байдаг. Энэ асуудал дээр хоёр нам харилцан тохиролцож ирэх 3 дугаар сарын 1-ээс эхлэн 4 хурлын төлөөлөгч ажиллаа өгөхөр боллоо. Тодорхойлбол аймгийн боловсрол соёлын газрын дарга Самбуу Яндан, хүүхэд гэр бүл хөгжлийн хилцээний дарга Пүрвсрэн, хөлс хөдөө аж ахуйн газрын дарга Цэдэн Болчир, хөгжлийн бодлогын хилцээний дарга Самдан Жигмэд нар төрийн ажиллаа өгч төлөөлөгчөөр үйлдэх, төлөөлөгчөөсөө татгалзаж төрийн ажиллаа хийх гэсэн хоёр сонголттой айлныг сонгох бололтой. Тэгэхээр хурлын төлөөлөгчдийн хурал хэлцхийн өмнө, хурлын асуудлаа хэлж эхлэхээс өмнө төрийн жинхэнэ албаагч нар одоо хурлаас татгалзах эсвэл ажлаас сонгох энэ одоо арга хэмжээг шийдэх хэрэгтэй. Энийг тэгэхээр хуралд хэлцэх юм уу, зүгээр өөртөө сонголттой байх юм уу? Үлгээс танаар үлгэх санал тавьж байна. Аудитээс заавал дүгнэлт аваад ингээд гэдэг чинь бол буруу л да. Энд чинь өөрөө анханасаа бид нар одоо бүтэн жилийн өмнөөс эхлээд төрийн жинхэнэ албаагч очоод хурлаас татгалзах уу гэдэг ингээд явах хэрэгтэй. Бид нар яг ингээд хугацаа алдсны хувьд 2 жил явжлаа. Тэгэхээр аудитээс дүгнэлт гаргуулад хариу аваад тэгээ дараа нь ингээд бол процессын хувьд буруу л да. Гэд хууль хэрэгжүүлэх нь одоо аудитын юунаас хурлын дараалт ирсэн ганцхан сомын гээгүй ер нь цаашдаа үр хангай хэмжээнд энэ төрийн албаагч нь төрийн албаны хуулиа хэрэгжүүлээ яваа гэсэн юм. Та нар миний өмнө хэлжсэн чигээр төлөөлөгчдийн хувьд бид нар ямар нэгэн юм гаргахгүй. Тийм учраас бол бид дөрвөлний цагаан сарын багш чөлөөлч. Харин нэгдэл шаардлагыг танаа тавих хугацаагаар танаа намын 13 төрийн захиргааны жинхэнэ албаагч биш шүү. Энэ конфликт өнөөдөр сайхан цэвэр хэмжээгээр энэ хоёр хүн төрөө албаас суулж байгаа шүү дээ. Танаа хамгийн назар дотор. Тэ. Энийг бүгдөө 3 сарын 1-нд чөлөөлөх. Тэгээд өгч болоо. Өөр ярих юм байх. Хурлын ихэнд бид нар ярьсан. Тусад даргын саналыг бол хүлээж авч байгаа. Бид нар 3 сарын 1-нд Ардчилсан намын бүлэг өөрийнхөө төрийн захиргааны албан тушаалтнууд дээр ажиллаа хийх юм хийгээд хурлаас татгалзсан татгалзаар энэ хуулийн дагуу бид нар хэрэгжүүлнэ. Төсвийн тодтгол дээр төлөөлөгчийн зүгээс нэлээд асуудлууд, саналууд гарч тухай бүрдэн намын бүлгүй төлөөлөгчид харилцан тохиролцож асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ. Төсвийн тодтгол дээр сумд болон аймгийн иргэдийн хурлын гадаад арга хэмжээ буюу илүү ойлгомжтойгоор хэлбэл сумд аймгийн иргэдийн хурлын дарга нар энэ онд гадаадд аялахаар төсвөөс 54 сая 900 мянган төгрөгийг тусгасан нь иргэдийн хурал дахь цөөнхийн шүүмжлэл нэлээд өртлөө. Мөн аймгийн музей болон хар орон сумын прокурорын байгууллагуудыг тус бүр 20 сая төгрөгийн автомашинтай болохоор төсөвт оруулж мөн 2014 оны эцэст баталсан төсөвт оруулсан 30 сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн төсөвт өртөг 100 сая байсныг 200 сая, Баянгол сумын ангийн голын гүрний төсөвт өртөг мөн 100 сая байсныг 500 сая болгоо өөрчилж оруулж ирсэн асуудлыг Ардчилсан намын бүлгийн дарга мөнх жаргал эсэргүүцэж тодорхой хариултыг шаардсан юм а. За орон нутгийн төсвөөс санхүүжил хөрөнгө оруулалт хөтөлбөр төсөл арга хэмжээний жагсаалт гэж ажээ. Энэ дотроос юм асуумаар хоёрын дугаард сумын эвлэлийн хурал аймгийн хурлын ажлын албаны гадаад арга хэмжээний зардлыг 54 сая 900 мянган тавьжээ. Энэ сургалт юм уу эсвэл зугаалган дээр тавьж шүү. Энийг асуумаар байна. Хоёрт нь нэгийн ард энэ хужир сумын хөдөлгөөний соёлын талбайд очилгээд 20 сая төгрөг тавьсан юм. Энэ ямар учиртай юм бэ? За орон нутгийн хөгжүүлэлт сан дээрээс өмнөх батснасаа тис өөр юм ороод ирлээ л дээ. Жишээ нь 30 сумын цэцэрлэгийн барилгын өргөдөл гээд төсөв төртөх нь 100 сая төгрөг байсан. Өмнө төсөв хэлцэж байгаа. Эцэг чинь төсөв төрөх нь одоо 200 сая төгрөг гэж аваад ирсэн. За бас энэ Баянгол сумын ангийн голын гүргээд төсөв төрөх нь бас 100 саяар орж иж ирсэн. Одоо төсөв төрөх нь 500 сая төгрөг гэж аваад ирсэн. Яагаад ингэж нэг хэдхэн хоногийн дараа төсөв төрөх нь ингэж нэмээд хаанаас хин гаргаад нэмээд аваад ирдэг юм бэ? Тэгвэл 14 оны төсөв батлахад бид нар юу гэж ярьсан гэхээр ер нь одоо энэ гүрэн эрхийн хугацаанд сумын засаглалаа нэг удаа гадаад туршлага судуулъя. Хурлын дарга нар бас нэг удаа туршлага судуулъя гэж хоёр намын бүлэг дээр ярьж тавьсан. Энийхэн дагуу бид 14 оны
төсөлтөө засаг даргаараа гадаадад туршлага судлуулахаар явуулсан. Тэгээ хурлын даргаараа үлдчихээ хомч хийгээд байна. Өнгөрсөн төсөлтөө бид нэр очиж явуулсан чинь ингээд хомч гараад нэг нь явуулаад нэг нь явуулсан ингээд байна. Тийм учраас одоо энийг тавьж гисэн юм байна. Яг орлогод авахаар. За хожим цомын хувьд бол өнгөрсөн онд ойртой жил байж байгаа ойроор энэ талбайг хийсэн байлиг хийгээд хэсэг зам тутчаад байгаа юм байна. Тэгээд аймаг удаадараа өмнө ч бид нар бас ярьж ирсэн. Удаадараа санал байгаа учраас бид нэр 20 сая төгрөгөөр оруулж тавьсан юм аа. За Баянгол 30 улсын хувьд бол тэр үлдсэн мөнгө өөрсдөө гаргах. Бидний хооронд сонгуультай байдаг чинь давхар хийгээд байгаа шүү дээ. За 30 улсыг та нар үлдсэн мөнгөөр авин шүү. Баянголыг үлдснээр 50 шүү. Самцтай хөдөлгөөний зөвлөх органд 50% 50 шүү гэдэг хоёр талаасаа мөнгө яриа. Нэг нь сумын өвчс сангаас, нэг нь аймгийн өвчсээс 50% ингээд яваад байгаа. Түүнээс биш энэ мөнгө нэмэгдээд байгаа юм бол байхгүй. Аа нийт төсөв төрдөг гэдэг юм дээр нь ингээд авчиж байгаа. Түрүүчийн төсөв хэлцэх үед орж ирэхдээ төсөв төртгөнд 100 сая байсан юм яхаараа одоо 200 сая дахиад 500 сая гэж байд юм би. Нэг хэдхэн оны дотор төсөв төртгөнд 5 дахин өсдөг, 2 дахин өсдөг юм хаана байсан юм бэ? Энд чинь нөгөө амьдсан төсөв гэдэг юм яваад байгаа юм шүү. Би энд хардж байна л да. Дээр дөрвөн хүндрэлтэй төсөв ярьж төвчж болох зардлуудыг танах хасах үүрэг чиглэлийг өгсөр байтал 100 орчим сая төгрөгийг онцын шаардлагагүй тансаг хэрэглээний төсөөсөн асуудлыг эргүүлэн татаж үүнээс гарах хөрөнгийг цардсан бүтээн байгуулалтанд зарцуулах саналыг аймгийн иргэдийн хурал дахь ардчилсан намын бүлгээс тавилаа. Харин хурал дахь Монгол Ардын намын бүлэг төсвийн төслийг хэвээр нь батлах саналыг төс оруулсан юм а. Чуус үндэслэгийн барилгын хөвгөлд өөрөө төсөв төртгөнд 200 сая гэж би ойлгож байгаа. Яагаад гэвэл нэг нь тавьж байгаа учраас тэгэхээр энэ хэрэгж боломжгүй энийг бол бас хасчул яасан юм. За Баянгол сумын ангийн голын гүр бол 14 15 онд төсөв хэлцэж байхад бол бас сүүлд орж ихдээ 100 саяар орж ирээд одоо төсвөнд 500 сая зог төсвөнд бас ингэж гарч байгаа байлгүй. Сум өөрөө 400 саяг гаргаад хийхэд бол худлаа. Тэгэхээр энийг бол энэ удаад бас болоод нэгтгэхэд авчиж. За музейд өнөөдөр 20 сая төгрөгийн машин хэрэгцээ байгаа юу? Надлан бид нар засвар хийсэн. Тэгээд одоо музей бол их хийж тийш явах юм бас гайгүй шүү дээ. Тэгэхээр автомашинтай байх шаардлага үнэхээр байдаг юм байна. За хожим сумын хүндэтгэлийн арга хэмжээ бол нодлон төсөвтэй багтаагаад хийсэн л байх хэрэгтэй доо. Хийцэн гэж тайлан явсан төсөл арга хэлэх шиг бол хийцэн юм дээр нөхөж мөнгө нэмж өгөх гэж байгаа юм гэж ойлгож байна. Энийг бас нэг анхаарчмаар байна. За Иргэдийн хурлын ажлын гадаад арга хэмжээний зардлыг хоёр намын бүлгээс болиул яасан бэ? Одоо альч талаараа муухай төсөв хэцүү үед сумын хурлын дарганы зугаалуулах гэж л гэж одоо орон даяар ийм PR-ууд явуулдаг. Нийслэлийн яваад ямар байдалд орлоо, дахных яваад ямар байдалд орлоо. Одоо энийг олж хоёр талаасаа яриад болцсон дээрээ. Энэ нь одоо нэг энэ төсөв хүндрэлтэй үед бол нэг гадаад аялуулаад байх юм бол бидэрт нэг чухал зүйл биш ээ. Энийг бол бүгдээрээ болио. Энээс гарах хэмнэлтэд одоо дахиад бас энэ юундаа хийчмэл байна л да. 7 дугаар багийн зам гэж түүчийн 13 онд амжаал нэг бетон замын хар юугаар бүрчий гэж яриад байгаа. Одоо тэргээр нь нэмээд хийчихвэл яасан бэ? Ийм саналууд л байна. Сум болгон бол маш олон одоо хүсэлтүүд саналууд байсан байгаа. За оюун хэлбэл одоо магадгүй жишээ тийм ээ. Бүтэн жилийн сүүлийн 1-2 жилийн хугацаанд 10 байд юм 6 байд юм санал гэдэг тавьсан. За гарагт одоо 10 байд юм тийм. Тэгэл тэрнээс бол аймаг юм өдөртгөр бол юу гэдэг юм болцоогоор одоо 1-2 ингээд тавиад сум юм хөтгөл ингээд явж байгаа шүү дээ. Хар хорин одоо жил болгон ингээд зам л ярьж л байдаг. Усандуу зам ярьж бас болно шүү дээ. Бид нар тэхгүй л байгаа шүү дээ. Жишээ аймгийн төсөв төртөг байгаа өрөхгүй байгаа олон хүн өртгөрэй гэдэг ийм зарчмаар ингээд асуудлыг оруулсан шүү дээ. Тэгээд тийм санал байна. Энэ оруулсан төслөөр одоо дэмжиж явуул яасан юм бэ гэсэн зарчмын тийм санал манай байгуулсан. Засгийн газраас ерөнхий сайдаас үүдэг ерөн дээрээс бол өөр бүрж байгаа гэж ойлгож байна шүү дээ. Аймгийн хэсэг дарганаар иргэдийн хурлын дарга. Энэ нөгөө унаа машин худалдаж явдаг дэвчиж болох зардлуудаа асаад явуул болдгоо юм уу? Аймгийн хэмжээч гэсэн аймгийн тамга газар ч гэсэн олон хэрэг байгаа найс шин болох гэдэг нь зөндөө багш.
Ингээд нэг дээрээс өгсөнд үр даалгавар ч юм уу зорилт тавьж байгаа бол тэрийг биелүүлээ зарчим байвал энэ бас иргэдийн хурал нэг сони батлах гал байлтай. Жижиг юм маш унаа тэрийг машин мөнгө нөхөх байсан шиг юм. Зарчмын хувьд одоо цаг үетэйгээ нөхөхгүй юм яваад байна. Энэ дээр анхаараач. Төлөөлөгчдийн гаргасан санал дээр санал хураалт явуулахаас өмнө ардчилсан намын бүлэг завсарлага авч бүлгээрээ хуралдаж зарчмын зөрүүтэй асуудал дээр аймгийн засаг даргатай харилцан тохиролцож нэг шийдэлд хүрэх шийдвэрийг гаргасан юм. Харин хурлын даргын зүгээс ардчилсан намын бүлэг хурал эхлэх үеэр завсарлага авчихсан хурлын дэгийн дагуу дахин завсарлага авах шаардлага үү гэж үзэн хуралдааныг үргэлжлүүллээ. Гэсэн ч хурлын төгсгөлд хоёр тал харилцан тохиролцож ардчилсан намаас тавьсан 3 саналыг хүлээн авч үүнээс гарсан төсвийг шаардлагатай бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтанд зарцуулахар болсноо хэлсэн юм а. За манай ардчилсан намын бүлгээс тавьсан саналуудыг бид бас хоёр талаас хоёр бүлгийг ярилцаад тэгээд одоо тохиролцоод үзэж байгаа маа. Тэрийг бас танилцуулчихъя. Ардчилсан намын бүлгээс бас зарчмын саналууд тавьсан. Эдгээрийг бол бид хоёр талаас ярилцаад хүлээж авъя гэсэн. Аймгийн музейн автомашины шинжилгээний 20 сая Харарын сумын Батрын автомашины шинжилгээний 20 сая, Сондын эрдэнэ хурлын гадаад хэмжээний зардал 54.9 сая, нийт 94.9 сая төгрөгийг энэ 3 объектоос хасъя гэж ингэж тохиолдоо. Тэгээд бас өмнө ч бид ярилцчихсан дагуу Төвөс сумын ерөнхий улсын сургуулийн задлаас их засвар 94.9 сая төгрөгөөр зарцуулъя гэж ингэж тохирлоо. Ерөнхий орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сандаар бол ийм ч өөрөлдөл орон нутгийн хөгжлийн сандаар өөрчлөлт орохгүй. Орон нутгийн хөрөнгө оруулалтанд бол миний түрүүний хэлдэг 3 объектыг хасч, оронд нь 3 асуудлыг хасч, оронд нь 1 объект оруулах ийм л шийдвэрлэе гэж таван танилцуулж байна. Төсөв хүндрэлтэй байгаа үед дарга нарын тансаг хэрэглээ. Аялал зугаалгын арга хэмжээнд хэдэн саяар тоологдох мөнгө зарцуулж байгаа нь иргэдийн хурал дахь сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарсан юм. За гисэн ч эцсийн бүлэг тансаг хэрэглээ. Аялал зугаалгыг сумын сургуулийн төсвөрт шилжүүлэх шийдвэрийг гаргуулж чадлаа. Мөн дээр дурдсанчлаг хэд хоногийн өмнө байсан төсөв төртөг хичнээн саяар нэмэгдэж орж ирдэг асуудлыг удаа дараалан тавьсны эцэст өмнө батлуулсан төсөв төртгийг хэвээр нь баталсан юм а. Дараагийн мэдээ өнөөдөр аймгийн шуурхай хурал хуралдлаа. Хурал дарга удирдлагын зүгээс мэдээлэл хийж мэдээ шуурхай удирдлагын төвийн даалгавчээр 11.1 дугаарт ирсэн иргэдийн санал гомдлын байдалтай танилцлаа. Аймгийн засаг даргын дэргэдэх мэдээлэл шуурхай удирдлагын төвийн даалгавчээр 11.1 төвд өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 78 эргэн хандсан байна. Мөн үүний зэрэгцээ 63 эргэн татварын буцаа олголттой холбоотой асуудлаар хандаж мэдээлэл авсан байна. Иргэдээс ирсэн санал гомдлын дийлэнхийг мотоциклтэй иргэдийн асуудал эзэлж байна. 26-наас хойш 2-7 хоногийн хугацаанд мэдээж шуурхай удирдлагын төвд нийтдээ нэг давхардсан тоогоор 78. За тэгээд татварын буцаа олголттой холбоотой 63 эргийн хандсан юм дүнтэй байгаа. За ер нь бол гол одоо шийдвэрлэгдсэн буюу шийдлээ хүлээж байгаа гол одоо үргэлж гомдлоос төвчхон дурдах юм бол энэ сар шинэ баяр болж байгаатай холбоотойгоор энэ мотоцикл бүхий иргэдийн замын хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой гомдол санал бол нэлээд ирж байна. За гэхдээ цагдаагийн байгууллагаас бол бас холбогдох арга хэмжээг авч байгаа. За энэ иргэдийн хувьд бол нэгдүгээрт үнэлэхтэй холбоотой асуудал бас нэлээд тавигдлаа. Үнэлэх буюу эрхийн жолоодох эрхийн үнэлэхгүй хүмүүс одоо яваад байна гэсэн асуудал хэлээд нөгөө талаар бол бас иргэдийг одоо уралдаж очиж авдаг. Тэгээд такси үйлчлэгэнд яваад байна. Энэ асуудлаа зэгцлэх хэрэгтэй байна гэсэн асуудал нэлээд ирсэн байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол 12 сумын засаг даргын томьёон газар цагдаагийн газраас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. За дээрэс нь татварын буцаа олголттой холбоотой асуудал бол нэлээд орж ирлээ. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол 14 оны буцаа олголт бол бүрэн хийгдээд дууссан гэж ойлгож байна. За 15 оны олголт бол 3 дугаар сараас олгогдох байх гэсэн үргэлжилсэн төлөвлөгөөтэй байгаа. За бүсийн онцлогын эмчилгээний төвийн эрчим тэмчилгээ, хамар хоолойн дасаг, уламжлалт тэмчилгээнд дээр бас талархал бол бас ирсээр байгаа. Нийтдээ нэг 5 иргэн талархал дэвшүүлсэн байж байгаа.
За ТС-ийн байрны халаалт 48 айлын халаалттай холбоотой асуудал бас л одоо энэ 7 хоногт бол ирсэн юм дүнтэй байгаа. За халамжийн санхүүжилт бол бас одоо 2 дугаар сарда сар шинээс өмнө орж ирэх үү гэсэн мэдээлэл авахыг хүссэн иргэд бол бас нэлээд хандлттай байна. Яг гэвэл сар шин 18-нд олон санхүүжилт бол ихэвчлэн 20-оос хойш тавигдж байгаатай холбоотойгоор энэ асуудал бас нэлээд тавигдж байгаа бах. Гэхдээ орон нутгийн төсөө зохицуулт одоо энэ санхүүжилтийг бас сар шинээс олгох асуудлыг бол бас хөөцөлдөж шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэсэн ийм мэдээллийг ирүүлсэн байж байгаа. За өнгөрсөн 7 хоногийн PC тоглоомын газрын одоо үйл ажиллагаатай холбоотой асуудал бас нэлээд тавигдлаа. Энэ бол бас 1-р сараас хойш тасралтгүй бас орж ирсээр байна. За тэг хүүхдийн эрүүлийн хөгжлийн хэлтэс 12 сумын садарга намын газрын холбогдох мэргэжилтэй хамтраад бол энэ чиглэлээр хян шалгалт хийсэн байж байгаа. За журмын одоо захим энэ тоглоомын газар ажиллуулахтай холбоотойгоор журмын төсөл боловсруулагдсан явж байгаа. Тэгэхээр энэ журам одоо батлагдчих юм бол бас одоо тодорхой зохицуултуудад хийгдээд хян шалгалтууд бол саажирч энэ PC тоглоомын газартай холбоотой зөрчлүүд арилгах баха гэсэн ийм одоо юутай байна. Мэдээлэлтэй байна. Мөн хурлын үеэр аймгийн засаг дарга хилцээгийн талхын дарга нарт төсвийн тодтгол, эрүүл мэндийг дэмжих чиглэлийн үйл ажиллагаа зэрэг цаг үеийн холбогдлолтой мэдээлэл өглөө. Мөн өнгөрөх чонд ажил үйлсээр маллайсан сумд баг хилцээгийн талхын тухай мэдээлсэн юм а. За аймгийн иргэдийн хурал засаг даргын зөвлөлөөр өнгөрсөн 7 хоногуудад сумд өмнөх оныхаа ачаалтыг дүгнэж оны тэргүүнүүдэд шалгаруулсан байгаа. Тухайлбал одоо тэргүүний 5 сумаа шалгаруулсан. Та нар мэдчихэж байгаа. Хочирт 10 хээр, Учуус, Харварын зүүн бойлын сум тэргүүний сумдаа шалгарсан. Тус бүр одоо 3 сая төгрөгийн шагнал авсан. Өнгөрсөн онд бид сумын төвүүдийг дохичлтын болцод дуралдаан зарсан. За энд мөн одоо 3 сум шалгарсан. Баруун бойлаа, Баянгол, Хайрхан дулаан шалгарсан. Тус бүр одоо 1-3 сая төгрөг шалгарсан. Багуудыг шалгаруулсан. Багуудыг 2 гэлбэр шалгаруулсан. Сумын төвийн багуудыг тогтчлолтоор нь хөдөөгийн багуудыг ажлаар нь шалгаруулсан байна. Хөдөөгийн багуудад нь бол манай Батөрцийн 4-р зүүн бойлооны дэвшил бол тогтчлолттой багаар нь 30 сумын төв, Тарагт сумын төв 12-ийн 3-р гэдэг багууд шалгарсан байна. Агентлагуудын ажлыг дүгнсэн манай хэн шинжилгээ үнэлгээний албанаас байгаль орчин аяж үйлчлэлийн газар, хүнсэд аж ахуйн газар, нийгмийн халуун үйлчлэгээний хэлтс 3 эхний одоо тэргүүний хэлтсээр янтгаж шалгасан. Мөн шагнал уушруулсан. Аймгийн хэмжээнд бид өмнө нь 25 сайн малчин шалгаруулдаг. Энэ удаа малын тоо толгой өсөж 4.1 сая төрсөн учраас сайн малчтайхаа тоо нэмж 33 сайн малчин шалгаруулсан. За ингээ өнөөдрөөс эхлээд сайн малчтын шагнал гардуулах ажил эхлээд явж байна. Дээр нь Тэвэн сүргийн өсөх зорилгоор аймгийн иргэдийн улс гаргасан шийдвэрийн дагуу 3 хүртэл тэмээчнийг бас жийгүүр шалгаруулдаг. Ингээд үндсэндээ 36 малчныг шалгаруулсан байна. За тэгээ өмнөх одоо олон жилийн дагуу 90-99 насны ахмадуудад аймгийн засаг даргын одоо гарын билгийг нийт хэдэн ахмадууд гэсэн 147 ахмадууд гарын билгийг шийдвэрлээд англи сумдууд нь ойрлоод одоо гардуулах ажил зохион байгуулалаа явуулж байна. Эрүүл мэндийг дэмжих чиглэлийн хүрээнд аймгийн бүх иргэдэд урьдчилан сэргийлэх үздэг шинжилгээнд хамруулж шаардлагатай бол эмчлэх арга хэмжээг авахар төлөвлөсөн. Эхний ээлжинд Төвөрг сумд энэ үйл ажиллагааг зохион байгуулсан бол энэ удаад 10 их хотод зохион байгуулах гэж байна. Ойрын хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгийн хуваарийг албаны хүмүүс гаргах юм байна. Өдөгч та бүхэн орон нутгийн мэдээг хүргэлээ. Үргэлжлээ та бүхэн манай улсад болоод дэлхийн улс орнуудад болж байгаа сонирхолтой үйл явдлын мэдээллийг хүргэдэг интернет мэдээ хүлээн авч үзнэ.